Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2017 оны 7 дугаар сарын 13-ны орой 11 цаг 40 минутын үед Канагава мужийн Хадоно хотын нэгэн улын замд цагдаа нар ирсэн байлаа. Тэгтэл гинэд нэг цагдаа чанга дуудан бусдыгаа дуудсан. Бүгд яран учтал замаас ойролцоогоор 5 орчим метрийн зайд бутан дунд 2 том чиндаа мөвтөж байв. Тэндээс аимшигтай өмхийн үнэр гарч байжээ. Цагдаа нар булгамжтайгаар чиндаамнуудыг нээтэл дотор нь 1-7 хоногийн турш сураггүй байсан Чен Баавлан, Чен Баавжин хоёрын цогц байлаа. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр эгч нь 25 настай, дүү нь 22 настай болгон тогтоогдож, нас барсан хугацаанд бараг 1-7 хоногийн өмнө гэж үзжээ. Тэд хоёулаа Хятадын Пүчийн хотод төрж өссөн бөгөөд ахлах сургуулаа төгссөн дараа Японд ирж сурсан байна. Канагава мужийн Йокохама хотын Накава ардад байрлах нэг байшингийн 3 дугаар давхарт хамт амьдардаг байсан. Цогц илэрсэн газар нь тэдний байраас ойролцоогоор 37 км-ийн зайтай байжээ. Баавлан Йокохамагийн сургуульд загвар дизайнаар суралцсан. Гэхдээ тэнд сурах нь түүнд амар байгаагүй. Хичээлийнхаа хажуугаар ажиллаж төлбөрөө олж, заримдаа ачааллаа даахгүй төр завсарлах хүртэл гардаг байв. Ингээд 8 жилийн дараа л төгсч чадсан. Хэрэг гарах үед тэр дипломоо аваад ердөө 6 сар болсон байсан бөгөөд амьдралаа залгуулахын тулд нэгэн ресторанд ажиллаж байжээ. Харин дүү Баавжин нь програм хангамжийн сургуульд сурж байсан. Эгчийнхээ араас 3 жилийн дараа Японд ирсэн бөгөөд эгчтэйгээ хамт амьдарч байрны төрөөсөө хаваандуулдаг байв. Тэр мөн ойрхон дэлгүрт цагийн ажил хийдэг байсан. Эгчдүү хоёр хамт хооллож, хамт явж, найз нөхдөдтэйгөө ч хөвчлэн цугуулцдаг байлаа. Хоёр охин сургуу болсон тухайг хамгийн түрүүнд мэдсэн хүн бол Баавлны хамгийн сайн найз А. Тэд олон жил найзлсан, өдөр бүр шахуу холбоотой байдаг байв. Аимшигт хэрэг гарахаас яг 7 хоногийн өмнө А урдын адил Баавлан руу мессеж бичжээ. Гэвч тэр оройжин хүлээсэн ч хариу ирсэнгүй. Баавлан мессежинд маш хурдан хариулдаг, 2-3 минут хоцорсон ч уучлаарай гэж бичдэг охин байсан тул А сэжиг авч дүү Баавжинтэй холбоо барьсан ч хариу ирсэнгүй. Ингээд А хоёр охиныг таньдаг бүх хүнээс нь асууж эхэллээ. Баавжины ажил дээр очиход тэр өдөр ажилдаа ирээгүй гэдгийг хэлв. Баавжин хариуцлагатай ажил тасалтгүй хүн байсан. А эгчдүү хоёрын байранд очив. Байр нь Йокохамагийн Накавардад Хинодогийн хороонд 3 давхарт байрладаг. Байршил нь бол боломжийн орой өдөж болохоор ойр хавьд пар цанганы газрууд их тул аюулгүй орчин биш байв. Шөнө яг 11 цагт А хаалгыг тогшиж хонх дарсан ч хинж дуугарсангүй. Удаа хүлээсний эцэст буцаасуур аргагүй болов. Доош бууж явахдаа тэр байрны эзэнтэй таарсан. А учир байдлаа хэлэн хаалгыг онгойлгож өгөхийг хүссэн ч эзэн хууль ёсоор оршин суугчийн зөвшөөрлгүйгээр орж болохгүй гэж хэлв. А ядаж камерын имчилгээг шалгая гэж гуйхад эзэн эхэндээ эргэлзсэн ч түүний санаа зовсныг хараад маргааш өглөө цагдаа таамд шалгахаар тохиролцлоо. Маргааш өглөө яг 9 цаг 30 минутад цагдаа болон байрны эзэн хамт байранд ирэв. Байранд орж үзэхэд бүх зүйл цэвэр цэмцгэр маргалдсан, халдлагын ямар ч шинж байсангүй. Бусдын зүгээр л гадагш гарсан байж магадгүй гэж үзсэн ч А итгэсэнгүй. Камерын бичлэгийг үзэхийг шаардав. Камерын бичлэгийг үзэхэд бүгд гайхаж цочирдов. 2017 оны 7 дугаар сарын 5-ны үдээс хойш эгчдүү хоёр олон удаа тэрвэрч байранд орж ирэх нь бичигджээ. Орой болоход Баавжин ажилдаа явж, Баавлан гэртээ ганцаараа үлдсэн байна. Шөнө 1 цагт нэг сэжигтэй залуу орж иржээ. Малгай маск зүйлсэн тэр залуу 4 давхраас 3 давхарт бууж Баавланы хаалгыг түлхүүрээр амархан онгойлгосон байна. Дотор нь юу болсон тодорхойгүй. Гэвч тэр залуу гарч ирэхдээ нэг зүйл унгасан. Олсны жижиг тасархай шиг юм. Тэр сандарч бүхийж аваад хувцсандаа нуусан харагдана. Царайн сандрал төвшүүртэй байлаа. Дараагийн 4 цагийн турш тэр залуу хаалга онгойлгон орж гарч бүр доош бууж ус авч дахин орж ирсэн ч харагдана. Өглөөний яг 5 цагт Баавжин ажлаа тараад гэртээ иржээ. Юу ч мэдээгүй түлхүүрээрээ хаалга онгойлгон орсон байна. Хаалга хаагдсны дараа удалгүй хаалга онгойч дахиад л шууд хаагдсан бичигджээ. Энэ нь Баавжин ямар нэгэн аюул мэдэрч цухтгийг оролцсон боловч чадаагүй бололтой. Тэр мөчөөс хойш Баавжин дахин харагдаагүй. Үүнээс хойш хэдэн цагийн турш тэр залуугийн байдал уламжлал хачин болов. Хаяа гадагш гарахт нь тэр бүхэлдээ хөлсөндөө норсон байдаг. Яг л хин нэгэнтэй зодолдоод гарч ирсэн хүн шиг харагддаг байжээ. Тэр коридорт сандарсан арцаар эргэн тойрны ажиж хин нэгэн харж байна уу гэж шалгаад хурдан буцаад дотгош ордог байв. Өглөө 10 цагт тэр залуу эцэст нь байрнаас гарч явсан. Энэ удаа малгай маскгүй, нүд нь улааж хавцсан байлаа. Мөрөндөө том зүв хүрээд яар балхасаар яв. Камерын бичлэг үзсийн дараа цагдаа нараас бусад бүх хүнийг камерын өрөөнөөс гар гэсэн. Харин А байрны гадаа хүлээн үлджээ. Удалгүй цагдаа нар гарч ирээд хэргийн газрыг огт хөдөлгөж болохгүй гэж анхааруулж албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр хилцэцтэй мэдгдсэн байна. Цагдаа нарын хэлснээр камер дээр өөр олон чухал баримт бүртгэгджээ. Маргааш өглөө нь буюу 7 дугаар сарын 7-ны үрээр тэр залуу дахин ирсэн байна. Энэ удаа цагаан нэмгэн цамцтай дахин л түлхүүр ашиглан байрлал оржээ.
Хэдхэн минутын дараа хоёр том чиндам чирсээр бууж ирсэн бичигдсэн. Түүнээс хойш тэр олон удаа орж гарч том ууд сав авч явсаар эцэст нь бүх ажлаа дуусгаад машин унаад явсан байна. Камерын бичлэг тулгуурлан цагдаа нар анхны таамгаа төвшүүлв. Баавал нь тэр залуу байр руу орж ирсэн дараахан амь насаа алдсан бололтой. Харин шөнө ажилдаа байсан дүү Баавжийн ажлаасаа ирээд мөн адил аимшигт хэрэгт өртжээ. Нэг хоногийн дараа залуу буцаж ирээд эгчдүү хоёрын цогцыг хоёр чиндааманд хийж лифтээр буулгаад машиндаа очиж явсан байна. Хамгийн аимшигтай нь тэр буцаж ирж уул мөрөө цэвэрлж байх үе нь хаалга тогшоод яваад өгсөн мөчтэй бараг давхцаж байв. Өөрөөр хэлбэл хаалганы өмнө зогсож тэднийг дуудаж байх тэр мөчөд эгчдүү хоёр аль хэдийн амь насаа алдсан байжээ. Хэрвээ тэр арай удаа үлээсэн бол эсвэл буцаад нэг харсан бол алуурчинтай нүр тулж мэдэх байсан. Мөрдөн шалгалтын эхний шатанд цагдаа нар байранд нэвтрэх боломжтой хүмүүсийг шалгажээ. Байрны эзэн болон байр хариуцдаг хүмүүст эхний сэжигтнүүд болов. Гэвч нэгтэлж байцаасны эцэст гадаа төрх царай нь камерт бичигдсэн залуутай таарахгүй байсан. Охидын аавыг Чен гэдэг. Чений гэр бүл 4 хүүхэдтэй байжээ. Тэдний хамгийн бага 2 охин бол аавынхаа хамгийн эрхэлдэг хүүхдүүд нь байсан. Том хүн 27 настай эцэг эхтэйгээ хамт амьдарч тэдэндээ тусалж байдаг байсан бол том охин нь аль хэдийн гэрлээд хол амьдарч байжээ. Харин хамгийн бага 2 охин нь ахлах сургуулаа төгсөөд Японд руу сургууль явсан. Тэр охидоо ихэд санаа нь байнга зовдөг байсан ч тэд тогтмол үедээ дуудлага хийж ярилцдаг байсан тул охид минь сайн байгаа гэж өөрийгөө тавьшруулдаг байжээ. Сүүлчийн үедээ дуудлага 7 сарын 5-ны орой болсон. Тэр орой эгчдүү хоёр аяллаасаа ирээд Йокохамад гэртээ инээлдэн ярилцж байв. Гэтэл ганцхан шөнийн дараа тэднийг сургуу басан гэдгийг анх мэдсэн юм. Чен энэ дуудлага охидынх нь сүүлчийн дуу хоолойг сонсон мөч байсан гэдгийг яаж мэдэх билээ? Йокохамагийн цагдаа нар урьдчилсан байдлаар алгын эрэг гэж үзэж эхлэмэгц гэр бүлд нь яралтай хэлжээ. Хар мэдээ сонсон мөчд Чен тэнгэр нэргэх мэд болж бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадсангүй. Албан ёсны мөрдөн шалгалт эхэллээ. Эхний алхам нь камерт ирэх залуугийн биеийн онцлог төрхийг байр түрээслэгч бүх хэржүүдэд тулхан хавцуулах байсан ч таарахгүй нэг ч олдсонгүй. Энэ нь хэрэгтэн тухайн байранд амьдардаг хүн биш гэдгийг нотлов. Харин хамгийн чухал баримт тэр залуу түлхүүр ашиглан хаалгыг амархан онгойлгосон. Тэгэхээр охидтой танил гэрийн түлхүүр авч болохоор итгэл олсон нэгэн байж магадгүй. Цагдаа нар охидын ажлын хамт олон найз нөхдөөс мэдээлэл цуглуулж эхэллээ. Удалгүй том ахиц гарсан нь Баавланы хамт ажиллагчдын нэг камерт ирэх залууг таньсан явдал. Тэр бол ресторанд байнга үргэлжлүүлдэг Ивасаки Руя нэртэй хүн байв. Ивасаки Руя 39 настай Йокохамагийн Аобо вардад амьдардаг. Тэр нэг компанид төр ажилладаг байсан. Ийм ажлын цалин бага, твших боломж хязгаардмагт нийгмийн баталгаа сул тооцогдно. Тэр Баавланыг таньдаг байв. Баавланы хамт ажиллагчдын хэлснээр түүх 5 жилийн өмнө эхэлсэн. Баавлан оюутан байхдаа энэ ресторанд цагийн ажил хийж эхлэх үед Ивасаки байнгын үржлэгч болж түндэд танилцжээ. Тэр бараг 7 хоног бүр ирдэг байсан бөгөөд зорилго нь ганц хооллох биш, Баавлантай тотносох явдал байсан бололтой. Дараа нь Ивасаки Баавланыг өөр газар хоолнд дурж заримдаа дүү Баавжиныг хамт дууддаг болжээ. Ойр орчмынх нь тэднийг гурвууланг нь хамт хооллож ярилцаж байхыг олон удаа харсан гэв. Ивасаки олон жил энэ ресторанд нэлээд их мөнгө зарцуулсан. Зарим нь түүнийг Баавланы сургалтын төлбөрт тусалсан гэж ярьдаг. Ивасаки Баавланы итгэлийг бүрэн олж байрны түлхүүрийг нь хүртэл авчээ. Тэдний харилцаа олон жил үргэлжилсэн бөгөөд хүмүүсийн хэлж байгаагаар бүр гэрлэх талаар хүртэл ярьж байсан гэдэг. Охид сургуу болсноос 3 хоногийн дараа цагдаа нар Ивасакиг баривчилсан. Тэр хамтран ажиллахаас татгалзаж би Баавланы байранд хизээж орж байгаагүй. Эгчдөө хоёр сургуу болсонтой ямар ч холбоогүй гэж ярьсны цав. Байр орчмын камеруудад Ивасакигийн машин бичигдэж, чемодануудыг машиндаа ачин явж буй нь харагдсан. Энд тулгуурлан цагдаа нар түүний маршрутыг мөрдөж, эцэст нь 2 охины мөрийг олжээ. 2 хоногийн эрчимтэй ажиллагааны дараа Хадоно хотын Зэлүүд уулын модонд замын хажууханд бутанд нуусан 2 том чиндаам алдаж, дотор нь Чений 2 охины цогц байв. Хэргийн тухай мэдээ Япон хятадын хэвлэлүүдэд цацагдаж, олон нийтийн анхаарлыг маш их татсан. Телевиз сонин цахим ууц гээд бүгд энэ тухай тасралтгүй мэдээлж, сошиал сүлжээнд халуун хэлэлцүүлэг өргөнсөн юм. Ихэнх хүмүүс гүн эмгэнэл илэрхийлж, алуурчин заавал хатуу шийтгэл хүлээх ёстой гэж ууртаа бичсгээчээ. Гэхдээ хүмүүсийн дунд үзэл бодол 2 хуваагдсан байлаа. Зарим нь Ивасакигийн жинхэнэ байна, Баавлан байсан. Харин дүү нь ямар ч буруугүй. Зүгээр л азгүй тохиолдлоор тэр аимшигт хэрэгт өртсөн гэж үзэх хүмүүс ч байсан. Нөгөө хэсэг нь камерын бичлэг тулгуурлан Баавлан галсны дараа тэр яваагүй. Харин зориуд олон цаг хүлээгээд шөнө ажлаад хараад ирэх Баавжиныг санаатаагаар хөнөөсөн гэж дүгнжээ. Энэ бүхэн нь хэрэг санаандгүй бус харин урдчлан төлөвлөсөн аимшигт аллага байсан гэдгийг харуулсан юм. Чений гэр бүлийн хувьд юу ч болсон бай, тэд 2 охиноосоо үрд хагцжээ. Уу гашууд авцсан ч шудраг осны төлөө тэмцэхээс өөр аргагүй болсон. Тун удалгүй виз нь гарч Чен гэр бүлийнхэнтэйгээ Японд руу ирж октийнхоо оршуулгын ажлыг өөрийн биеэр хариуцжээ.
Олон эцэг эх хүүхдүүдээ илүү сайн ирээдүйн төлөө гадаад руу явуулахыг дэмждэг байв. Баавлын Баавжин хоёр ахлах сургуультай дотуур байртай сургуульд сурч, сурлага дунд зэрэгч өөрсдийгөө авч явж чаддаг хариуцлагатай охид байсан. Тиймээс Чен тэднийг дотоодын их сургуульд оруулахаас илүү гадаад оронд илүү ихийг сургаж амьдруулахыг хүссэн юм. Аав Чен хэрвээ би тэднийг гадаад руу явуулаагүй бол өнөөдөр амьд байх байсан болов гэсэн бодлоосоо салахгүй байлаа. Тэр өөрийгөө зэмлэж харамсаж байсан гин. Боловчлогдсанаас 3 хоногийн дараа цагдаа нар Ивасакиг дахин байцаав. Гэвч энэ удаагийн мэдүүлэг нь бүгдийг гайхашруулав. Тэр би тэднийг алаагүй, хоёр охин өөрсдөө Чиндаамд орсон, би зөвхөн тусалсан гэж мэдүүлсэн. Гэхдээ Ивасакигийн энэ тайлбар нь утгагүй байлаа. Визний асуудлыг нь шийдэх гэж сургаггүй болох жүжиг тавьсан гэдг нь итгэхийн аргагүй. Тэр тусмаа яагаад заавал хамгийн аюултай арга болох Чиндаамд орох ёстой гэж. Чиндаам дотроосоо онгох боломжгүй. Зуны алуун дагааргүй амьсгал богдож өгөх эрсдэл маш өндөр. Үүн дээр нэмээд шүүх эмнэлгийн дүгнэлт түүний яриаг үгүйсгэсэн. Охид аль хэдийн амиа алдсан байсан. Тэднийг Чиндаамд хийсэн нь үсний дараах үйлдэл байжээ. Харин камерын бичлэг дээр Чиндаануудыг гаргаж зөөж байгаа ганц хүн нь Ивасаки өөрөө байсан юм. Хэрэг гарснаас 1 сарын дараа охидын оршуулга Йокохамад болов. Энэ хооронд цагдаа нар шинэ нотлохоо олсоор байлаа. Танил хүмүүсийн мэдүүлэг Ивасаки ногоон даашин зүмсэн зураг мөн гар утасны хайлтын түүхэнд гэмт хэрэгээс хэрхэн зайлах, зогцыг хэрхэн нуух зэрэг түлхүүр үгс илэрсэн урьдчилан төлөвлөсөн гэмтэрэг болохыг батлав. Цагдаа нар Ивасакигийн найз нөхөд, ажлын хамт олон гэр бүлийнхэнтэй уулзаж тэдний имэйл зургуудыг хүртэл шалгажээ. Визний асуудал байсан ч цутгах төлөвлөгөө биш, харин Баавлаа Японд үлдэхийн тулд гэрлэлтийн тухай бодож байсан байж магадгүй. Цагдаа нарын үзснээр гадаад оюутнуудын хувьд визээ сунгах хамгийн урдан хууль ёсны арга бол тухайн улсын иргэнтэй гэрлэх явдал байжээ. Баавлаа ийм аргыг ашиглах талаар бодсон байж магадгүй. Гэтэл энэ тухай Ивасакид хэлэхэд тэр үнийг буруугаар ойлгожээ. Тэдний хооронд 14 насны зөрүү байсан. Баавл нь чирээдүүд түүнтэй хамт байх бодолгүй байсан учраас Ивасаки өөрийг нь зүгээр ашигласан гэж урлаж атаархал гомдолтой автсан бололтой. Хэрэг гарахаас 1 хоногийн өмнө Баавлаа Баавжин хоёр өөр найзтайгаа аялж энэ тухайга түүнээс нусна Ивасакиг улам их хөрлөлжээ. Аяллаас буцаж ирсэн дараа эгч дүү хоёр аавтайгаа ярьж инээлсэн ч тэр шөнө Ивасаки бэлтгэсэн түлхүүр олсоо авч байранд нэвтэрч эхлээд Баавланыг өглөө дүүгэнч мөн хөнөөжээ. Өглөө болсон тул тэр цогцыг шууд гаргалгүй төр цэвэрлээд явсан ч маргааш нь нэрт буцаж ирээд хоёуланг Чиндаамд хийж зэлүүд уул руу аваачин хайсан байна. Энэ удаа тэр нүрээ нусангүй камерт бичигдсэн тул хөдөлгөөн төр төрх нь тодорхой болов. Охидын оршуулга болсноос 3 хоногийн дараа Ивасакиг Хоркорын газар шилжүүлж аль биесээр ялагдчихаар бүртгөв. Хэрэг гарснаас 1 жилийн дараа Йокохамагийн дүүргийн шүүхэд анхны шүүх хурал болж түүний аллах болон цогцснуус нь хэрэгээр яллав. Прокурорын тал урьдчилан төлөвлөж гимээ нухайг оролцсон гэж үзэн цаазаар авах ялыг хүссэн бол өмгөөлөгч тал тэр гин буруугүй охид өөрсдөө итгэж төлөвлөгөөндөө хамруулсан гэж нэцав. 2-7 хоног шүүн хэлэлцсэний эцэст шүүх Ивасакиг буруутай тооцож 23 жилийн хоригдол онов. Прокурорын тал үүнийг хэцүүлэн гэж үзэж давзаалджээ. 1 жилийн дараа Токио хотын дээд шүүх анхан шатны шүүхэн шийдвэрийг буцаажээ. Учир нь анхан шатнд зэвсэг хэрэглээгүй гэх шалтгаанаар ял хонгорсон байсан нь тодорхой алдаа гэж үзсэн юм. Шүүхийн шийдвэрт зэвсэг хэрэглээгүй байсан ч 2 эмэгтэй хүч хэрэглэн хөнөөсөн нь хангалттай хүнд гэмт хэрэг мөн гэж тодорхой дурджээ. Ингээд 2021 оны 7 дугаар сард Йокохамагийн шүүх дахин хуралдаж Ивасакид бүх насаар нь хорихол оноолоо. Шүүхийн дүгнэлтэд хэргийн ноцтой байдал, түүний сэтэл мөн огтхонч гимшээгүй зан харгалзан үзвэл бүх насаар хорихол нь хамгийн цохих шийтгэл гэж бичсэн байв. Ивасаки дав заалах оролдлого хийсэн ч удалгүй өсөлтийг нь хүлээж аваагүй бөгөөд шийдвэр аль бие ёсоор хүчин төгөлдөр болсон юм. Энэ нэрийг Япон, Хятад хоёр орныг дөргиосон Чэний хоёр охины эмгэнэл аллах байлаа. Олон жилийн хичээл зүтгэл мөрөөдөл ганц хүний уур хилэнд сүрж орхив. Дараа нь олон нийтийн сүлжээнд Баавлаа Баавжиныг санаарай гих өрөө түгэж буруутанд хатуу ял оноохыг шаардав. Чэний хувьд энэ бол эдгэрхгүй шарах. Тэр охидын оршуулгын дараа миний охид зөвхөн миний охид биш, дэлхийд даяар сурахын төлөө зүтгэж буй бүх охидын төлөөлөл байсан. Тиймээс би тэдний төлөө шудраг хасыг эцээ өртөө шаардна гэж хэлсэн байдаг. Хэвлэл мэдээлэл Йокохамагийн хоёр охины аллах гэж энэ нэргийг нэрлэн удаан хугацаанд мэдээлсэн. Олон нийт 3 гол сургамжийг дурддаг. Нэгт итгэл бол аюулгүй байдлын баталгаа биш. Баавлын дэлгүүрээ өгсөн тэр итгэл нь эцэстээ амьд нь хүрсэн. Хоёрт гадаадд суралцагчдын хамгаалалт муу хэвээр хил соёлын бэрхшээлээс болж олон хүн аюул мэдэрсэн ч дуугарч чаддаггүй. Гуравт хуулийн яа шидэклийн ялгаа. Хятадд ийм хэрэг хийвэл цаазаар авдаг бол Японд бүх насаар нь хорих нь хамгийн хүнд ял тооцогддог. Шудраг хасны талаарх ойлголтын зөрүү олон нийтийн дургүйслийг төрүүлсэн. Хожим Чэн Баавлаа ба Баавжин сан байгуулж гадаадд суралцж буй боломж багтай охидод туслахыг зоржээ. Миний охидын мөрөөдөл өхөөгүй тэдний нэрээр бусдыг хамгаална гэж тэр хэлсэн.
За өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа мартаваа.